За сайн байцгаана уу. Өнөөдөр группийнхаа багш нарт болон сургууль хэмжил хэлтгэл бичих одоо энэ сэдвийн хүрээнд жижигхэн зөвлөмж өгье. Ягаад тэгэхээр одоо энэ жил бас шинэ сэдв гарч ирж байгаа шиг байна те. Эцсийнхээ оролцоо гэх. Тэгэхээр өнгөрсөн жилийн хэлтгэл дээр тулгуурлаад нэг иймэрхүү юм байж болно гэдэг ерөнхийдөө зөвлөгөө өгье. За тэгэхээр эрдэмжлэгийн хэлтгэлд анхаарах зүйлс маань бол нэгдүгээрт одоо энэ сэдвийн сонголт буюу малгай сэдв гэж байдаг. За малгай сэдв гэдэг маань ерөнхийдөө гол санааг яаж өгөх вэ гэсэн ийм байдлаар байдаг. За тэгэхээр энэ яг энэ одоо юу гэдгийг тухайн сэдв нь өөрөө одоо хүрээлэнгээс өгж байгаа сэдв өөрөө малгай сэдв гэж авдаг гэсэн. Тэгэхээр одоо юу гэдгийг боловсролдох эцэгхийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн байвал тэр нь малгай сэдв гэсэн. Та дотор нь жижиглэж болно гэсэн. Тэ? За онлын үндэслэл гэдэг дээр эрх зүйн үндэслэл буюу яг энэ маань одоо хууль эрх зүйн хүрээнд ямар байдгийг бэ гэдэг талаас нь бас авч харж болно. Жишээлх юм бол одоо юу гэдгийг за яг энэ эцэгхийн үүрэг оролцоог яг боловсролын хуулинд ч юм уу те. За сургуулийн дүрм журманд эцэгхийн үүрэгэнд за юу гэж заасан байдгийг гэдэг. За нөгөө талаас онлын үндэслэл буюу сургууль одоо те эцэг хоол нийтийн оролцоог яаж одоо хэрэгжилж ийсэн юм бэ ч гэдэг юм уу. Эсвэл эдлийн онлын өөр ямар үндэслэлүүд байна. Сургуулийг нээлттэй болгох, оролцоотой болгох талуудын оролцоог тэгш хангах талаас нь одоо ямар онлын үндэслэлүүд байна вэ гэсэн үг. За судалгааны хэсгээр бол олон аргуудыг ашигладаг. За энэ дээр нэгдүгürt бол хамрах хүрээ буюу судалгааг хэр хүрээтэй авах юм бэ гэсэн үг. Та сургуулийн хэмжээндээ бичих гэж гин үү? Аймаг, тэ нийслэл, дүүрэг, улс, олон улсын хэмжээнд бичих гэж гин үү гэсэн үг. Тэгэхээр судалгаагаа яаж авах вэ гэдэг асуудлууд гарч ирнэ. Тусдаа бас дараагийн цуврал бичлэгээр орно. За тэгэхээр хамрах хүрээгээ яаж авах вэ гэдэг амар чухал байдаг. За тэг хамтарч бичих үү, ганцаараа бичих үү те. За тэгээд яг энэ асуудлыг юу гэж бодож байна? Хэдэн настай эцэг эхчүүд юу гэж бодож байна гэдэг ч юм уу. Эсвэл ганц бие эцэг хүүд юу гэж бодож байна? За өвөө эмээ нар юу гэж бодож байна? За тэгээд хамаатныдаа сууд хүүхдвэл хамаатнууд юу гэж бодож байна? Ах эгч нь юу гэж бодож байна гэдэг ингээд нөгөө зорилттой талууд юу гэж бодож байна тийг харах ийм хамрах хүрээндээ бас гаргаж болно. За мөн нийслэлийн эцэг эхчүүд, аймгийн төвийн эцэг эхчүүд, за сумын эцэг эхчүүд юу гэж бодож байна гэдэг. За зорилго нь бол яг юуг илрүүлэх гэж энэ асуудлыг аваад байгаа юм бэ гэдэг. Эхлээд энэ одоо асуултуудад илтгэл бичих юм ярилцах хэрэгтэй. За жишээлбэл яг энэ боловсролдох эцэгхийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд яг юуг судлах гэдэг. Эцэгхийн зөвлөлийн үйл ажиллагааг судлах гэдэг нь уу? За тэгвэл эсвэл багш эцэг их сургуулиудын хоорондын харилцаан дээр нь судлах гэдэг нь уу те? Ингээд за туршилтын үр дүн буюу тодорхой судалгаанаас та тодорхой нэг санааг дэвшүүлсэн байгаа. Тэр судалгаагаа та өөрийнхөө бодол зориулж асууж болно шүү дээ. Өөрийнхөө таамаглалыг үнэн байна уу, худлаа байна уу гэх мэтчлэнгээр ингэж нэг юм тэр сэдв рүү анхаарч болно гэсэн. За энэ үед бол туршилтын үр дүн буюу хэн юунд зориулж хэр талаацтай, ямар хугацаанд ямар үр дүнд хүрвэ гэсэн байдлаар яах нь бас аюу яаж болно судалж болно. За 3-6 сар ч гэдэг юм уу те. Энд чинь ингээд одоо та сургуулийн шат эхлэн дүүрэг нийслэлгээ явах учраас тань тас тодорхой хэмжээний одоо эцэгхийн хурлууд энэ 45 хоногийн өвлийн амралтуудаар бас энийг ингээд туршаад явах боломжууд бас гарч ирнэ. За тэгэхээр энэ дээр бол яг эцэг их анги удирдсан багш, анги удирдаагүй багш нар хоорондоо яаж ажиллах вэ? Үе тэнгийн багш нар буюу одоо ангиуд байдаг те. Одоо жишээлбэл нэг 9 ангийнхан гэхэд 9-ийн одоо 6 бүлэгтэй байлаа гэхэд эцэг бүлэгүүдийн эцэгхийн зөвлөлүүд, ангиудын эцэгхийн зөвлөлүүд хоорондоо яаж хамтарч болох вэ гэдэг юм уу те. Энэ байдлаар ингэж явж болно. За тэгээд яг энэнийг хийсний дараа яг юунд төрсөн юм бэ гэдгийг тодорхой илэрхийлэх хэрэгтэй. За бид нар 6-9 дугаар ангийнхаа эцгийн дунд ийм юм одоо уулзалт хэлцүүлгийг хийгээд энэ судалгааг аваад ингэсэн чи ийм болцсон чинь бид нар ингээд яваад тэгээд ийм хугацаанд туршсан чи яг энийг илрүүллээ. Энэ маань цаашдаа ингэх боломжтой. Ингэж л одоо туршилтын үр дүн хаавал зүгээр байгаа. За дүгнэлт буюу цаашид гэдэг. Цаашид яагаад тэр анхны зорилготойгоо нийлэх хэлбэрээр буюу яагаад вэ гэдэг хэсгийг явна. За тэгээд мэдээж бол presentation буюу таны илэрхийлэлт байна, илтгэх чадвар байна. За тэгээд цаг барих буюу одоо яг тэр өгцөн цагт ярих байна. За сул үг ашиглахгүй байх, асуулт хариултанд хариулж байгаа байдал байна. Тэгээд технологи гэсэн юм хэсэг байдаг. За тэгэхээр энийг хэдүүлээ нэг юм улаан цэг гэж бодчихъя те. Энэ бол одоо түрүүний ярьсан review хэсэг буюу сэдв, малгай сэдв буюу за боловсролдох эцэг үүрэг оролцоог нэмэгдүүлэх. За энийг та яг юу гэж харж байгаа юм. Зөвхөн энийг эхлээд ингээ ярилцсан гэсэн үг. Багаараа илтгэл бичиж байгаа хүмүүсээр. Тэр шууд эцэгхийн зөвлөргүүгээ орчдөг ч юм уу эсвэл ангийнхаа эцэгчүүдэд ярилцаад ингээ гаргаад ирэх юм бас биш. Олон талуудыг яг үж харах уу? Яг энэ сэдвийг юу гэж ойлгож байна гэдэг дээр явна гэсэн үг. Тэгээ ойлголтоо нэг болгож жагаад бичихгүй бол нөгөө онлын хэсгийн нэг хүн бичсэн судалгааг нь өөр багш авчихсан, туршилтын өөр багш хийц нийлүүлээд наах гад байдаг ийм ихтгэлүүд айгүй их орж ирдэг. За ийм бишээр яах вэ гэдгээ
Айгуу сайн бодоорой. За хоёрдугаарт эндээс гараад яах юм бэ гэхээр хоёр салж байгаа. За энэ бол зорилт онол буюу энэ ойлгосон сэдвийг ямар онолын хүрээнд судлах юм бэ гэдэг асуудал. Тэгээ ямар зорилготой байх юм бэ? Яг юу илрүүлэх гэж байгаа зорилтууд байх юм бэ? За эндээс буцаагаад ингээд бадсан гэсэн үг. Ингээд нэг юм лайн алдаж болохгүй гэсэн үг. Тэгэхгүй бол нөгөө нэг ингээд контролоо алдчихвал ихтгэл чинь сүүлдээ өөрөө танихаа болчихно. За буцаагаад базаад ороод ирэхдээ эндээс одоо зорилт онолын дүгнэлт рүү орж ирээд эндээс судалгаа руу чиглэл. За онлын хувьд бол ийм юм байна. Энийг яг ингэж ойлгож байгаа юм байна. За одоо эндээс тэгвэл энийг судлая гэдэг. Тийм ээ. За судалгаа нь ингээд нэг бас нэг аваа дөрөв салж штэ тий. За энэ бол одоо судалгаа болон туршилтууд. За одоо юу гэдгийг фокус ярилцлага авч болно, та асуулга аргаар авч болно, тий, ажиглалт хийж болно. Судалгаанд маш олон аргуудаа хэрэглээд тий, түүнийгээ боловсруулад, за тэгээд нэг тодорхой үр дүн илрүүлээд, илэрснээсээ тодорхой асуудлууд нь илрээ гараад ирэнгүүт түүнээсээ туршилт руу шилжээд, туршилтаа дүгнээд ингээд нэг юм болно гэсэн үг. За үүний дараа буцаагаад дүгнэлт буюу цааш. За цаашид сургуулийн хүрээнд юу хийж болох юм, тий, багшийн хүрээнд юу хийж болох юм. За орон нутгийн хэмжээнд ч юм уу нийслэлийн хэмжээнд юу хийж болох юм, улсын хэмжээнд юу хийж болох юм гэдэг ч юм уу иймэрхүү санаануудыг төвшүүлээд тухайн одоо анхны төвшүүлсэн одоо таны санал батлагдж гинөө батлагдахгүй байна уу? Үр дүнд хүрсэн үү хүрээгүй юу? Заавал ингээд үлгэр аз жаргалтай төсөж байгаа юм шиг те. Хэвээ амар гоё болчлоо гэсэн ийм ихтгэл байна гэсэн үг биш шүү дээ бас те. За ингэсэн чинь асуудал яг эндээ байгаа юм. Энийг л шийдэхгүй бол цаашаа хөгжихгүй юм байна гэж. Эсвэл эцэг оролцоо нэмэгдэхгүй юм байна гэдэг ч юм уу ингэж бас хааж болно гэсэн. За эхний хэсэг дээр багш нэг ийм зөвлөгөө өгч байна. За тэгээд мэдээж энэгээр бол бас танхимын сургалтуудыг бид нар хийдэг байгаа. За тэгээд постн дээр хараад та бүхэн сургууль дээр урих ч юм уу сургалт авах боломжтой байгаа. За дараагийн хэсгээр энэ жилийн сэдвүүдээр хэдүүлээ AI роботоор болон өөрсдөө яаж шилтгэл бичиж болох вэ гэдэг талаас цуврал хоёрыг оруулнаа. Ингээд анхаарал тавьсанд баярлалаа.